Зэвсэг түвшний 97 жилийн Монгол цэргийн өдрийн тохиолдуулан Чингэлтэй дүүргийн засаг даргын захимжаар цэргийн алба хаасан, цэргийн албанд татагдсан дайшдын арга гэрт буцалтгүй тусламж олгосон байна. За Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг захин хамгаалах үүсэд хувь нэмрээ оруулсан алба хаагчид болон алба хааж байгаа байлдагч нарын арга гэрт буцалтгүй тусламж олгох захирамжийн дагуу өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. За зэвсэг түвшний 97 жилийн Монгол цэргийн өдөр ухтаж Чингэлтэй дүүргийн засаг дарганд хамгийн газраас хугацаа цэргийн албаа амжилттай хааж, хугацаа цэргийн албаа хааж байгаа хүүгээ сэтэл хоёр дэлгүү албыг хаах нөхцөл боломжийг хангаж ингэж байдаг одоо нийт эцэгч арга гэрийн амьдрал ахуйг судлаад ингээд одоо дүүргийн засаг дарга бүрэн эрхийнхаа хүрээнд захирамжаа гаргаж нэр өгөхийн 6 байлдагчийн зэвсэг түвшин болон хилийн зэрэгэд хугацаа цэргийн албаа амжилттай хааж байгаа 6 байлдагчийн арга гэрт одоо мөнгөн тусламж үзүүлж байна. Мөн одоо дүүрэгт одоо амьдарч байгаа бэлтгэл болон чөлөөнд байгаа бэлтгэл офицер ахлагч нарт нийт одоо 19 бэлтгэл офицер ахлагч нарт өрхийн хөгжлийн дэмжих ажлын хүрээнд бас хүлээн авч хүндэтгэл үзүүлэх энэ арга хэмжээг бас өнөөдөр зохион байгууллаа. 1980 онд цэрэгт татагдчихсан. Энэ хуучин цэргийн хувцсны бүртөө компанид ажиллаж байгаад 25 жил тэнд ажиллаа, сүүлд нь цэрэгт 10 жил алба хаасан. Одоо 310 дугаар ангиас тэтгэврт гарсан. Одоо нас сүүдэр 79 сурч байна. Тэгээ одоо энэ Чингэлтэй дүүрэг одоо өнөөдөр бидний хүлээж авч одоо энэ баярын харга хэмжээнд оролцуулж бидэнд хүндэтгэл үзүүлж байгаад Чингэлтэй дүүргийн хамт олон дарга бүх улсууд баярлж байна. Хүүтэйгээ 11 сарын 25-нд тангараг өргөхт нь очиж уулз. Тэрнээс иш уулзаагүй хаяатаа л нэг утас муцсаар ярьж бараг болдгондоо нэг ганц л ярьсан да цэрэгт явснаас биш. Тэгээд сэтгэл өндөр байна. Миний хүүхдтэй адилхан цэрэгт алба хааж байгаа адилхан цэргүүд ч гэсэн сайн сайхан их орногоо эр цэргийн албыг сайн хаагаад ирээрэй гэж амжилт хүсье. Дүүргийн өдөртгүүд ч гэсэн баярлж талархснаа илэрхийлж байна. За Батлан хамгаалах тухай хууль тогтоомжинд цэргийн албан хаагчдын арга гэрт туслалцаа үзүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг тусгасан ч улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж хэрэгжилт хангалтгүй байдаг. Тиймээс Монгол цэрэг өдрөд тохиолдуулан 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосонд албан хаагчид болон арга гэрийнхний зүгээс Чингэлтэй дүүргийн өдөр тогтолцоод талархснаа илэрхийллээ.